За шинэ парламент анхны 126 гишүүнтэй улсын их хурл. Энэ удаагийн парламент бол төлөөллийн ардчлал хэрхэн зөв явж ажиллаж болохыг харуулахаар зорж байгаа гэж ойлгож байгаа. Энд бид бол үйл хэрэг, хууль тогтоох ажлыг үр дүнгээр нь хянаж хэмждэг байх ёстой. Ерөнхий сайдын хувьд бол сонгуулийн холимог тогтолцоог хамтран шийдвэрлэж, бусад намуудын ардчилсан нам, хүн намд засгийн газрыг хамтарч байгуулах санал тавиад намын мөрийн хөтөлбөрийн онцлог заалтуудыг засгийн газрын үйл ажиллагааны хөгжлийн төлөвлөгөө болгон ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. 2025 оны төлөвлөгөөгч бид улсын их хурлаар батлаад өнөөдөр хэрэгжүүлээд явж байгаа. 2026 оны төлөвлөгөөгч мөн адилхан хамтарсан засгийн газрын гаргасан үйл ажиллагааны төлөвлөгөөг бид нар ингээд хилцээд батлахаар бас ажиллаж байгаа. За олон төсөл хөтөлбөрүүд явж байна. Жишээлбэл энэ эрчим хүчний төслүүд, гашуун сугаатын төмөр зам холболт, худалдааны бомтын нээлт, бүсчилсэн хөгжил. За миний хувьд бол энэ салбараа төлөвлөж орж ирсэн хүний хувьд бол энэ хөдөө аж ахуйг эдийн засгийн эргэлтэнд оруулах томоохон энэ төслүүд зэрэг гараан дээрээ ирсэн байна. За эдгээр төслүүдээ бид нар шийдэмгий хэрэгжүүлмээр байна. Үр дүнг нь харчмаар байна. Гадна дотны энэ хөрөнгө оруулагчдад тодорхой байдлыг бас бид нар бий болгож энэ амлалтаа биелүүлдэг баймаар байна. Бид нэг овоо зоригтой эхэлсэн энэ томоохон төслүүдэд хилцээр хийж дуусаад л энэ засгийн газрыг нэг огцруулдаг, нэг муу жишгтэй болчлоо. Энэ сүүлийн 20 жил бид нар засгийн газар 1.5-аас 1.7 жилийн л настай байна. Бид нар ажилд ороод 6 сар болоход нэг учраа олдог штэ. Гэтэл учраа олоод яг ажил руугаа орох шийдэл засгийн газар нь ингээд тарчдаг. Ийм докторгүй засагтай байхад бид нар яаж энэ хөдөө орон нутгийг ажлын байртай, орон нутгаа эрчим хүчээр хангасан, худалдаа арилжаа цэцгэлсэн, утаа энэ гэр хорооллоосоо салах юм бэ? Энэ богино настай засгийн газар явж ирснээр иргэдийн амьдрал яг юурэндээ яаж сайжирсан? Энийг бид нар ерөөс ярихгүй байгаа байхгүй юу? Ямар том төслүүд юу нь яг хэрэгжсэн сүүлийн 20 жилүүдээр яг тодорхой хэлдэг. Эрчим хүч гэдэг чинь бидний цусны эргэлт. Зөндөө ярьлаа. Гэхдээ эрчим хүч чинь зогсоод ирэх юм бол бид нар яах юм бэ? Өрхпүрт эрчим хүчний хомсдол байхгүй, эрүүл мэнд боловсрал байхгүй, эмнэлгүүдийн амь насыг аврах өнөөдөр амь тэмцэж байгаа хүний амь эрсдэх аюултай, төмөр замчгүй, аж үйлдвэрчгүй, худалдааны амиач байхгүй, цаашлаад бид нар үндэсний аюулгүй байдлын асуудал хүртэл хөндөгдөж байгаа. Тэгэхээр энэ ардчлалын нэр барьсан энэ үүмэн самуун ерөөсөө л улс орныг л дороотуулдаг. Хэрвээ жагсаал эмх замраагүй байдалд хүрэх юм бол энэ хүний эрхийн асуудал, эдийн засгийн асуудал, төрийн зохион байгуулалт гэд бүх төвшөнд дороотно. Тэгэхээр би бол бас хэлмээр байна энийг далимдуулж. Энэ лодой самбуу гишүүний тэр мөнгө төгрөг тараасан гэдэг асуудлаа чи өөрөө хариуцлагатайгаар энд бас илэрхийлээрэ. Тийм мөнгө төгрөг авсан юм байхгүй. Ийм өмнө самууныг ингэж өөгшүүлмээргүй байгаа. Засгийн газар бол үргэлж зөв гэсэн үг биш шүү дээ. Шаардлагатай бол бид нар хяналт тавина, шүүмжлэнэ, шахалтыг ч гэсэн хуулийн хүрээнд ардчилсан зарчимд бид нар тулгуурлаж, үргэлжлүүлж энэ доктортой явах дээр анхаарч ажиллана. Тэгээ би ерөнхий сайдаас асуумаар байна. Ингээ хамтарсан засаг байхгүй болчлоо. Хамтарсан засгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг бид нар үргэлжлүүлж хэрэгжүүлэх юм уу? 25 онд бид нар баталсан хэрэгжүүлээд явж байгаа. 26 онд бид нар хамтарсан засгийн энэ мөрийн хөтөлбөрөөс гарч байгаа үйл ажиллагааг бид нар хэрэгжүүлээд явах уу? Шинэ засгийн газар та бүрдүүлээд явхад маш их дайралтууд ирнэ. Үргэлжлэнэ. За энтэй бас сүрж давна. За энэний цаана зарим нэгэн механизм хүртэл ажиллаж гин гэж хэлж байгаа. За энийг та сүрэн даван туулж Ерөнхий сайд хариулъя. За мэдээж өнөөдөр 2 шийдвэрийн нэг л гарна шүү дээ. За мэдээж парламент итгэл үзүүлвэл би улс төрийн намуудтай тийм дахиж зөвшөлдөх ийм асуудал зайлшгүй байх ёстой гэж үздэг. За нэг өөрөлдөл гэрээ болон бусад асуудлуудаа бид нэр яриад аль намууд өнөөдрийг хүртэл явсан энэ асуудлуудаа за улс төрийн хүрээнд ч гэсэн бас үл ойлголцол үүсгэсэн олон асуудлууд байгаа. Нэгэнт парламент итгэл үзүүллээ. За энэ тохиолдолд энэ асуудлыг бид нар шинэ түвшинд гаргаж чадахгүй юу гэдэг энэ асуудлыг зайлшгүй дахиж ярих хэрэгтэй бол. Нэг өөрөлдөл улсын эрх ашиг нэгдүгээрт гэдэг энэ агуулгаар.
За энэ асуудал бол боломжтой. Намуудын их хурлууд хийгдэх боломжтой. Одоо байгаа жишээлбэл удирдлагуудын хувьд, за миний хувьд ч гэсэн жишээлбэл солигдох боломжтой. Гэхдээ яг уу гэхээр хамтрах энэ идеологи авч үлдээч гэж одоо би уриална. Хамтраад илүү хариуцлагатай ингээд явах энэ форматаа авч үлдэх нь зүйтэй биш үү? Дангаараа засгалж болно асуудалгүй. Мэдээж нэг одоо хэдэн сайдын суудал, за хэдэн одоо агентлаг компаниудын томилгоо чухал гэж болно. Гэхдээ цаг нь мөн үү шүү гэдэг энэ асуудлыг одоо бас дахиж ярилцах ийм одоо асуудлуудыг л тавьж одоо зөвшөлтсөлд уриалах ийм л зүйлийг хийхээс гарцгүй болно. Гарцгүй болно. За энэ хүнд ч гэсэн зөв зүйл болно. Хүнд ч гэсэн зөв зүйл болно. Олон нийтэд олон асуудлуудыг бас тайлбарлан таниулах ийм асуудлууд бол гарна. За энэ байдал ингээд боломжгүй гэдэг ийм одоо зүйл рүү явбал угаасаа ер нь улс орны эдийн засаг яг одоо байгаа шиг бол байхгүй. Би одоо шулуух хэлье. Бараг одоо оны өмнө бас нэлээдгүй хүнд нөхцөл байдлуудтай тулахыг үүсэх харахгүй. Яагаад гэвэл за нэгдүгээр зүгээр хамгийн энгийнээр 120 орчим доллар худалдаад авсан одоо нүүрс одоо энэ ганц мод тал дээр овоолгоотой байж $80 болцсон. За нөгөө компаниуд нь алдагдaltaй болцсон. Энийг одоо их хурал дээр бид нар хамтдаа л ярилцж шийдэл гаргах ёстой ийм одоо том сорилт байна. За энийг одоо ингээд улс төржүүлвэл энэ шийдэгдэхгүй асуудал. Шийдэгдэхгүй асуудал. За онтрогийн асуудал. За онтрогийн асуудал хөрөнгө оруулалтын гэрээ одоо хийгдэх ёстой. Хамтарч байгаа үед нилээдгүй улс төртэй явж исэн энэ асуудал хамтраагүй одоо жишээлбэл ингээд ийм улс төрийн өнцгөөс харж байгаа тохиолдолд онтроо шийдэгдэхгүй. Тэрний үгээр гүний уурхаа ингээд очиод онтроо дээр очиод зогсчихно гэсэн үг. За хэдэн жил хүлээх юм бүү мэд. За ингээд одоо Ирогийн хувьд Якоб бас солигдож байгаа юм бил. Ойлголцол бас үүсэх гэж дараагийн CEO-тойд бас нилээдгүй удаа хугацаа алднаа. Тэгэд нүүрсний үн бууж байхад уул нь бид нар зэсийн баяжмлаа экспортлох хэрэгтэй. За ингээд ийм асуудал гарна. За энэ хоёр шийдэгдэхгүй л яг хөглөр төлбөрийн тэнцэл шууд хүнэрнэ. За ингээд ханшаа алднаа. Ийм юм эрсдлүүд байна одоо улс орны хувьд. Даанч харамсалтай нь одоо нөгөө сайдын суудал зүүдэлж байгаа хүмүүс маань. За тэгээд ер нь одоо арчс намыг ингээд гаргаад ингэчих нь одоо ер нь зүйтэй гэдэг ийм одоо блок маань. За тэгээд ер нь яг одоо засгийн газрыг бас ингээд солиод ингээд явчих нь бол зүйтэй гэж одоо бодож байгаа хүмүүсийн маань тоо энэ эрх ашгаасаа илүү одоо тийм хүчтэй болчиход байна л да. Улсын хурлын гишүүн Батүлзийн Бат Эрдэнэ.